Сайн мэцгаануу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүм эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хосыг эхнэр Имион, нөхөр Чон Дэан гэдэг. Эхнэр 16 жилийн турш гоо сайхны бүтээгдэхүүний онлайн дэлгүүр ажиллуулж байгаа. 2009 онд эхлээд 5 дахь жил дээрээ сарын борлуулалтанд 100 сая вон хүрч эрчтэй өсөж жоод 180 сая вон хүртэл явсан. Гэтэл корона гарч борлуулалт ирс унснаар өр нэмэгдэж маш хүнд байдалд орж амжиргааны зардлаа хүртэл зээлээр залхуулдаг болжээ. Тэан дэлгүүрийнхээ хүргэлтэнд явд юм байна. Бичлэг гарч нөхөр хүргэлтнээсээ орж ирэхэд Мион өнөөдөр хүргэлтээ хурдан хийсэн байна. Энэ сард гарсан үргэлт 2000 ч хүрээгүй гэхэд Тэан яагаад дандаа миний буруу юм шиг яриад байгаа юм бэ гэдэг. Мион би чамайг буруутгасан юм шээ. Дор аяж 3000 үргэлт гарч иж бидний тогтмол зардал нь хөгдөнө гэдэгч энийг сонссон Тэан чи шийдвэр гаргаж чадахгүй байгаа болохоор миний уур хүрээд байна. Яагаад би энэ насны дээрээ ийм зүйл санаа зовж амьдрах ёстой юм бэ гэд эхнэрээ хараадаг. Мион хэлэхдээ бизнес амжилтгүй болж өрөнд орсон нь миний буруу байж болох ч гэсэн 8 жилийн өмнө маш сайн орлоготой байх үедээ би нөхөртөө 4 давхар хаавас авч өгч жил тутамд шинэ гадаад машин сольж өгдөг байсан гэхэд хөтлөгч ийм их зүйл хийж өгсөн махад яагаад ихнэрээ тэгж хараадаг байна гэхийг сонссон Мион манай нөхрийн хувьд хараал биш өдөр тутмын ярианых нь хэм маяг бизнес сайн байх үед зээл хүртэл авч ирсэн мөртлөө орлого муудаад ирэхээр намайг буруутгаж эхэлсэн гэдэг. Нөхрийн эхний асуудал бүх бурууг ихнэрлүүгээ жигдэг. Хөтлөгч нөхрөөс өөрийнхөө хараал хэлж байгаа бичлэгнээс харахад ямар байгаа талаар нь асуухад би арх уусан болохоор тэгсэн юм шиг байна гэдэгч Мион энэ хүн худлаа ярьж байна. Ингийн үед үүнээс ч дор харааж зөвхөн надтай л ингэж харцдаг. Арх зүгээр шалтак уугаагүй үедээ бүрч ширүүн гэхэд хөтлөгч та одоо 50 гарсан эхнэрээ хүүхдийнхээ ээжийг өөрөөсөө 10 настай дүү эмэгтэйг ингэж харах нь үнэхээр хичмээр харагдаж байна. Одоо өөрчлөгдөх хэрэгтэй гэдэг. Бичлэг гарч Мион би мөнгө үрж тансгалдаг хүн биш ээ. Хүүхдүүдийнхээ боловсролд маш их мөнгө зарцуулсан. Том хүн маань хөл бөмбөг тоглодог түүнд хэдэн зуун сая вон орсон. 3 хүүхэд маань бүгд урлаг, спортоор хичээлдэг. Энэ бүх мөнгө миний данснаас гардаг болохоор нөхөр маань намайг бүх мөнгөө үрээд ийн гэж бодож ууралдаг гэж ярьсан. Бичлэг гарахад Тэан надад чиний хийсэн болгонд таалагдахгүй байгаа даа биш ээ. Бухимдсандаа ингэж байна. Цаашдаа юу өөрчлөгдөх юм? Өөрчлөгдсөн юм байна уу? Сайжрах биш бүрэлд ордно гэж ууралдаг. 다 마음에 안 드는 게 아니라 답답해서 그런다 이 사람아. 지금 뭐가 바뀌는 건데 지금 바뀐 건 뭐고 뭐가 바뀔 건데 앞으로 더 나아질 건 뭐요. 다 꼬라박은데도 계속 안 좋아지는데 하루하루 살면서 좋아지는 건 뭐요. 내린급을 받던가 이런 건 상관 안 하는데. Шалтгаан Тэан ихнэрээ бөөгийн сахиус авч бөө болохгүй байгаа болохоор бизнесэнд дамбуурч мөнгө төгрөг хэцүүдээд байна гэж боддог юм байна. Тэгээд Мионд чи бөө болох зан үйлээ хийхгүй байгаа болохоор бурхан чамайг ингэж зовоож байна. Бизнесээ орхиод удган болох юм бол бүх зүйл сайжирна гэдэг. Хөтлөгч Мионоос хэрвээ бөө болвол яах талаар нь асуухад нөхөртөөгөө хамт амьдарч чадахгүй. Бурхан биднийг хамт амьдарч болохгүй гэвэл салах ёстой болно гэдэг. Мион анх зүүдэндээ нэг бөө харсан юм байна. Бөөгийнх нь нард үхлийн бурхан байхыг хараад таньдаг хүнээсээ асууж сургалсаар хагаад зүүдэндээ харсан бөөгөө олж уулцсан. Тэр хүн Мионыг хараад чи надаас ч хүчтэй юм байна гэжээ. Тухайн үед хүүхдүүд нь том болж бизнес нь сайн байсан болохоор Мион сахиус авахыг хүсээгүй. Гэтэл хэдэн жилийн дараа нөхөр нь өвдөж эхэлсэн. YouTube-ээр нэгэн бөөгийн нэвтрүүлэгт орохдоо хөнгөн зан үйл хийж хонх дуургаж үзэхэд Мион ухаан алдаж унсан байна. Тэнд байсан хүмүүс маргааш гэхэд зан үйл хийхгүй бол нөхөрч нь үхчихж магадгүй гэж ойлгожээ. Бичлэг гарч Мион ажлынхаа арын өрөөнд ах бөөгийн юмнуудаа тавьдаг өрөө рүүгээ орж "Эмээ, би ирлээ. Оройцон дуучлаарай" гэж хэлээд аяхтаа ус авч явдаг. 할머니 저 왔어요. 오늘 좀 늦어서 죄송해요. Мион миний үйлчлдэг шүтэн бол эмээ маань намайг хамгаалдаг гэж би итгэдэг. Хүнд зөвлөгөө өгөхөд би тэнгэрээс яриаг нь сонсдог биш, миний хоолоогоор дамжуулж эмээ ярьдаг. Тийм болохоор зөвлөгөө дуусны дараа би юу ярьснаа, хинтээ уулзснаа ч сандгүй гэхийг сонссон хөтлөгч танай гэр бүлд бөө хүн байсан уу гэхэд үгүй хинж байгаагүй. Энэ бол зүгээр л мэдрэмж. Эмээ минь байнга миний ард байдаг юм шиг санагддаг байсан. Одоогоор би хүмүүс зөвхөн зөвлөгөө өгч байгаа. Бөөгийн том зан үйл эсвэл тарин сахиус хийж чадахгүй. Түүнийг албан ёсоор бөө болсон хүмүүс л хийдэг. Надад суралцах ёстой зүйл зөндөө байгаа гэдэг. Бичлэг гарч Мион үзүүлэхээр үйлчлүүлэгчид ар араасаа орж ирнэ. Түүнийг юм үздэг болсны маргаашнаас нь үйлчлүүлэгчид ирж эхэлсэн бөгөөд хүмүүс бие биедээ дамжуулж хэлсээр хагаад улс орны өнцөг булан бүрээс ирж нэгтгээс бүтэн сайн өдөр хүртэл нэг ч өдөр амрахгүй ажилладаг байв. Албан ёсоор бөө олоогүй ч гэсэн хэдэн зуун хүнд зөвлөгөө өгч хүмүүс намайг сайн үздэг гэдэг байсан гэж ярьдаг. Бараг бараа зархаас илүү бөө нь ашигтай юм шүү. Тэгснээ Мион надад одоо ч хий үзэгдэл харагддаг. Саяхан хөргөчний хажуу зогсож байсан. Хамгийн сонин нь камер суйрлуулахаар ирсэн нэвтрүүлгийн хүмүүсийн нэг нь тэр имийг дагуулад орж ирсэн гэхэд Тэан давс цацхгүй юу гэдэг. 전에 봤다고. 어디서 봐? 우리 집 냉장고 옆에서. 왜? 몰라. 갑자기 거기 있어.
건 뭔지 알아? 여기 카메라 들고 왔던 분이 달고 왔어 걔를. 아, 나 진짜 소금 좀 뿌리지. 환장하겠다. 소금 좀 뿌리지. Мион дууны найруулагчийг дагаад ирсэн энергийн сул болохоор л тэгж байгаа үзгээд нөхөртөө уржигдэр камер суулгахад байгаагүй. Өчигдөр аяг тавгаа угааж хахад хүн хараад ах шиг болохоор нэргээ тарсан чинь хөрөгчний болон цогсож исэн гэдэг. 쟤 아직 안 가겠는데? 안 간대? Нөхрөөс эхнэр нь ийм зүйл яриад ахаар айдгүй гэхэд дахиад нөгөөх нь эхэлжтэй л гэж боддог гэж хариулсан. Мион би багадаа сүмд явдаг байсан. Нөхөртөөгөө танилцаж 7 жил үерхэхдээ надад ийм зүйл огт мэдрэгдэж харагдаж байгаагүй. Гэрэлсний дараагаас ийм зүйл болсон гэдэг. Бичлэг гарч Таяан салчих юм бол тэр имээ чинь яваад өгнө гэхэд Мион танай талаас ирсэн имээ биднийг хамгаалж байгаа гэдэгч Таяан манай гэрээхий үзэгдэл яагаараа чамд очд юм бэ гэж уралдаг. Таяаны хэлснээр аав нь бөө хүн байсан бөгөөд гэртээ тахилтай. Өвдөж зохороо 2-3 жилд нэг удаа бөөзалж зан үйл хийлэгдэг байсан. Энийг энгийн зүйл гэж боддог байсан ч үнэндээ тэр нь бөөгийн удам байсан юм байна. Мион нэг бөө надад хэлэхдээ хадам талыг чинь өвөө олох эрхтэй тэнгэр чиний биед орсон байна гэжээ. Гэхдээ бэрд нь нас очд юм уу? Хүүхдэд нь үр удамд нь очдог гэж сонсноос биш бэрд нь очдог гэж сонсож байгаагүй байна. Таяан энэ оны 1 сард гинэ тухайн алдаж унаад амнаас нь хөөс сахарч нүдэн нэргэлдээд хачин дуу чимээ гаргасан. Ингээд эмнэлэг шинжилгээ өгсөн ч ямар ч асуудалгүй зүгээр гэжээ. Тэгэхээр бас л сахиус авах шаардлагатай гэсэн үг. Бичлэг гарахад Таяан их нэртэй зан үйл хийлгээд удган болчих гэж хэлсэн мэт дээ. Хэрвээ чи өөрөө хийхгүй бол энэ сахиус чинь хүүд очно гэхэд Мион мөнгө байхгүй штэ. Зан үйл хийхэд хэдэн сая байгаад ч хүрэлцэхгүй. Дээрээс нь амаараа дэнчин тавьж хийдэг зүйл ихэд Таяан мөнгөтэй байхдаа хойшлуусаар агаад ийм зүйл болсон. Хэрвээ санхүүгийн асуудалгүй байсан бол чамд ингэж хэлэхгүй байсан гэдэг. Эхнэрийн бодож байгаагаар нөхөр нь бизнес хийснээс бөө болсон дээр гэрийн төсөвт илүү нэмэртэй бас зүгээр л ам нээвэл мөнгө орж ирнэ гэж боддог. Бизнес болохоор мөнгө зарлагдаад идэг. Харин бөө болоход мөнгө орохгүй. Хэрвээ манай санхүүгийн байдал сайн байсан бол энэ хүн хизээч намайг бөө ол гэхгүй байсан гэдэг. Нэвтрүүлгийн магаас яагаад ихнэрээ бөө олох гэж ингэж хүчлээд байгаа юм бэ гэхэд Таяан нэгэнт тавилан нь тиймээс хойш хийхээс үр аргагүй. Би ядаж наад захын лицензтэй болоосоо гэж хүсэж байна. Хүргэлт ээж авахд би бөө оллоо гэсэн хаяг хаа сайгүй л байдаг. Тэрэн шиг сурталчилгаа ээж лицензтэй байж ижил хүмүүс ирнэ гэж ярьдаг. Бичлэг гарахад Мион чи намайг албан ёсоор удган болоод хүмүүсийг үзэж зан үйл хийж мөнгө олоосоо гэж хүсэж байгаа мó тодорхой хэл гэхэд Таяан надад эдийн засгийн хувьд одоогийнхоос дээр левел юу ч хийсэн хамаагүй гэдэг. Мион би зан үйл хийж байхдаа ухаан алдаад үхчих болно. Чи үүнээс айхгүй байна уу гэхэд үххээс айж байгаа бол амьдрч яах юм бэ? Хүн бүрл үхдэг штэ гэхэд Мион би бөө олж амьдрахыг хүсэхгүй байна. Бөө олчих юм бол нөхөр хүүхдүүдтэйгээ амьдрч чадахгүй. Дээрээс нь хүүхдүүдэд маань өвлөгдөнө. Би үүнийг хүсэхгүй байна гэдэг. Нэвтрүүлгийн баг Таяанаас хэрвээ ихнэр чинь бөө олоод ашиг олж чадахгүй бол бас л ихнэрээ буруутгах уу гэхэд миний бодлоор ашиг олохгүй байх боломжгүй. Ийм орлогогүй ажил хийж хүний уур үргэжсэнээс бөө олсон нь дээр гэж ярьдаг. Бичлэг гарч Мион ойрхон газар 40-50 орчим хайрцаг хүнжил хүргэж өгөх ажил байна гинэ. Хийх үү? Маргааш нөгөөдөр гээд 2 өдөр хийх юм байна. Нэг нь 10 кг гэхэд Таяан 5 ч биш 10 кг-ийн хайрцагнуудыг би ганцаараа зүүх юм уу? Би хүргэлтийн ажилтан биш гэд хараалж 10 кг-ийн ачааг 1800-аас 2000 воноор хэн хүргэж өгөх юм бэ? Тэнийг юм уу гэд хараасаар л байдаг. 2,000원 받고 1,800원 받고 누가 배달하냐 생각을 해봐라. 하루에 30개? 발등에는 뺑뺑이로 돌아가서 그 보내는 게 뭐 좋아서 하는 거잖아. 아휴. Нөхрийн дараагийн асуудал хараалыг энгийн үг шиг хэрэгэлдэг. Бүр хүүхдүүдээ хүртэл хараад юм байна. Хөтлөгч бичлэгийг үзээд боцноос ноцтой байна. Гадуур ингэдэггүй мөртлөө зөвхөн ихнэр хүүхдтэй ингэж ханддаг нь үнэхээр өрөвдөлтэй байна. Яагаад ийм их хараал хэлт юм бэ гэхэд Таяан манай мужийнхаа ярианда иймэрхүү үгсийг их хольж ярьдаг. Тэрийг нь та нар хараал гэж андуураад байна гэдэг. Мион 7 настай том хүү маань 5 настай дүүгээ харааж ахыг сонсоод шоконд орсон. Тэгээд ийм үг хаанаас сурсан талаар нь асуухад байнга л ингэж хэлдэг штэ гэжээ. Харин Таяан хүүхдүүд өөрсдөө спортын дугуйлан дээрээ сураад ирдэг юм аа. Эхнэр маань юу ч мэдэхгүй байна. Одоо үеийн хүүхдүүд хараал сайн хэлдэг болсон. Миний нөлөө биш гэдэг. Таяан үерхэж хизээч муухай зан гаргаж байгаагүй мөртлөө гэрлээ дуудалгүй маргалдаж уурандаа твэрчээсэн хүүхдээ орлуугаа шидэж Мион айсандаа хүүхдээ аваад аав ээж рүүгээ зугтажсэн. Саяхан офис дээр ирээд энд байгаа бүх зүйлийг хэмхэлж хайна цагдаа дууд гэж орилсон байна. Өмнө нь модон сэлэн барьж ирээд бүх зүйлийг хэмхэлж судаатай. Хөтлөгч яагаад ийм хүчирхийлэл үлдэж байгаа юм бэ? Гар хүртгүй ч гэсэн эд зүйл шидэж хэмхэлэх нь хүчирхийлэлтэй орно. Эсвэл та уураа инах чадваргүй юм уу гэхэд Таяан би 3 жилийн өмнө ажилласаа гараад сэтгэл готролд орсон гэдэгч Мион гэхдээ 20 жилийн турш ийм байдалтай байсан гэдэг.
Хөтлөгч танд эмчилгээ хэрэгтэй хизээ нэг өдөр уурчин хүрч дэлбэрэх юм бол юу ч хийж магадгүй. Одоо ч гэсэн таны биеийн илэмж маш тогшин харагдаж байна. Хэрвээ энд камер байгаагүйсэн бол эхнэр лүгээ ямар нэгэн зүйл аваад шидгээр байна гэхэд Тэан инээгээд үгүй тийм зүйл болохгүй гэж хариулдаг. Бичлэг гарч Тэан намайг энэ хүмүүс дорд үзэж байна. Би ямар гуйлах ч юм уу? Хүргэлт ийж хаалгаа нэгээд өгөөрэй гэдэг үгийг бүхэл өдөржингөө хэлдэг. Хүмүүсийн өмнө ийм байдалтай зогсож явах ч гэжтэй. Би ийм амьдралаараа амьдрмааргүй байна. Салий чи бөө болох үгүйгээ өөрөө шийдгэдэг. Мионы хэлснээр надад салах бодол байхгүй ч нөхөр хүүхдүүдэд маань тэрэн дээр гэвэл сална. Хэрвээ би бөө болвол хүүхдүүдэд маань очихгүй гэхээс л айж ийн гэд уйлдаг. Ингээд эхнэрийн талын бичлэг дуусч нөхрийн бичлэг гарлаа. Тэан тэтгэврт гарсан цагаас хойш гэрээ ажиллаа хийж аяг тавгаа угааж хогоо айдаг болсон. Тэрээр шар аригны үйлдвэрт 30 жил ажилласан. Усны чанар хариуцсан ажилтан байсан бөгөөд ажлынхаа хажуугаар магистрт сурч төгссөн байна. Мион нэг өдөр зүүдэндээ нөхрийгөө бороотой өдөр ажил дээрээ тогон цохилж байгааг харсан. Тэр хэлэхдээ миний харсан зүйл бодит болох магадaltaй байдаг болохоор маш их айгаад ажлаас нь гаргасан гэхэд хөтлөгч нөхөрчөн цахилгаанчин биш байхад яагаараа тогон цохилт юм бэ гэхэд Мион төмөр автан дээр дарахаар тог цохиод байсан. Шөнийн ээлжинд ганцаараа ажилдаг болохоор 3 жилийн турш ятгсаар агаад ажлаас нь гаргасан. Ингээд ажлаас халагдсны тэтгэмжийнх нь мөнгөөр өрнийхөө эсгийг дараад үлдснийг нь бизнестэй хөрөнгө оруулж юу зарагдахыг нь мэдэхгүй болохоор баахан бараа татсан гин. Гэтэл гоо сайхны бүтээгдэхүүн хадгалах хугацаатай байдаг. 1 тэрбум воны буюу ойролцоогоор 2.6 тэрбум төгрөгийн бараа оруулжгаад корона гарахад 300 сая воны барааг шууд хог дээр хайсан. Одоо 200-аас 300 сая воны үлдэгдэл бараа байгаа болохоор тэрийгэ яах вэ гэдэг асуудал үүссэн гэхэд хөтлөгч өрөө дарахгүй яагаад бизнесээ улам томруулаад байгаа талаар нь асуухад Мион 100-аас 200 сая воны борлуулалт хийхин тулд 200-аас 400 саяын бараа татах хэрэгтэй болдог. Хэмжээгээ багасгахаар борлуулалт дахиад унцдаг ийм чөтгөрийн торогт орсон байгаа гэж ярьдаг. Харин Тэан 3 жил ятгахад хинч бууж өгнө штэ. Байнга зүүдэлсэн гээд ахаар нэрэж тогон цохиулаад өгчих юм болов гэж бодоод ажилласаа гарсан. Одоо өөрийнхөө бардам занг хайж, өр зээл тавьж, тэтгэврийн мөнгө гээ 500-аас 600 сая вона алдсандаа маш их харамсаж гин гэхэд Мион тэр мөнгөний ихэнх нь бараа татгад зарцуулагдсан. Түүнээс хойш өр нэмэгдэж, картын төлбөрөөж төлж чадахгүй болж дампуурлаа зарласан гэдэг. Хөтлөгч үнэтэй вилагаа яасан талаар нь асуухад Мион тэр байшинг оролдохгүй ах нөхцөлтөөгөр 100% өрөө төлж байгаа. Түрээсэлж байгаа хүмүүсийг хохироож болохгүй учраас гэхэд хөтлөгч та одоо бизнесээ болох хэрэгтэй. Болохгүй байгаа зүйлийг яагаад зуураад байгаа юм бэ гэхэд Мион би дахиад амжилтанд хүрмээр байна. Гэхдээ одоо арай өөр зүйл туршиж байгаа. Гахаан хавраг буюу калби үйлдвэрлэдэг үйлдвэртэй гэрээ хийж хавраг зарж эхэлсэн. Бас будаа, далайн байцаа зарж байгаа гэдэг. Хөтлөгч гоо сайхны бүтээгдэхүүн зардаг хүн гинэт яагаад хавраг зараад эхэлвэ? Манай улсад хавраг зардаг алдартай тоогооч нар том брэндүүд маш их байгаа. Тэдэнтэй яаж өрсөлдөх юм бэ? Гоо сайхны бараа зардаг хүн хажуугаар нь будаа хавраг зараад ахаар хүмүүс итгэхгүй. Надад бол мэрэгжлийн бус харагдаж байна. Үний хувьд ч гэсэн тийм хямдхан биш штэ гэхэд Мион би зүгээр л юу ч хамаагүй хийж өрнөөсөө гармаар байна. Одоо үйлдвэрээс нь шууд бараагаа авахгүйгээр зарсныхаа дараа тооцоо идэг арга руу шилжиж байгаа гэдэг. Бичлэг гарч Мион нөхөртөө эрх баасан гараг цөөвөл рүү сургалтанд явна. Нэг компани захирал үнгүй лекц уншина гэсэн. Үнэхээр мундаг хүн байгаа. Би заавал явах ёстой болохоор чи тэр өдөр хүргэлтээ бэлдэж ажил туслаарай. Би сөөвл рүү явах KTX-ийн тасалбар захиалчихсан байгаа. Амжилтанд хүрэх арга замын тухай лекц гэдэг. 나 KTX 끊을 거야. 무조건 가야 돼, 무조건. 그게 있네 그 다른 거 다 사업에 지키고. 대한. Тэан ярилцлагын үеэр би өөр нь анханасаа тэр бизнесийг хийлгэхгүй өөрөө ажилтайгаа үлдсэн бол дээр ээжтэй гэж боддог болсон. Хэцүү байсан ч ажиллаа хийгээд гэр бүлээ тэжээжсэн нь хамаагүй дээр ээж гэдэг бол Мион үннийг хэлэхэд би нөхрөө дахиад ажилдаа ороосоо гэж хүсэж ийн гэж сони юм ярихад хөтлөгч гайхаж хэрвээ ажилдаа орвол нөхөрч нь үхэн гэдээсэн мэдтэй гэхэд одоо зүгээр болцсон. 3 жил ажиллахгүй байсан болохоор осол гарах тавилан нь байхгүй болсон гэдэг. Бичлэг гарч Мион нөхөртөө түрүүнд компаниас ч уцтаад буцаад ажилдаа ор гэсэн утгатай юм яриад байсан нөхөд Тэан 1 жилийн гэрээт ажил гэдэг. Мион ороод хэцүү байвал болоход л болно үз. Гэхдээ ажилд орвол гэрийн төсөвт нэмэртэй болохоор баярлан гэхийг сонссон хөтлөгч 30 жил ажилласан үнийг 3 жил ятгаж ажиллаас нь гаргачаад одоо болохоор 1 жилийн гэрээт ажилд ор хэцүү бол болно гэж хэлж байгаа чинь арай дэндүү биш үү? Та хоёр үнэхээр бие биедээ тохирсон хувь тавилангаар учирсан хосууд юм байна. Нөхөр нь маш их хараал хэлдэг. Ширүүн зан ааштай мөртлөө эхнэрийнхээ хэлсэн бүхнийг хийж өгдөм байна гэхэд Мион тийм ээ хараажгаад л бүгдийг нь хийж өгдөг. Тэтгэмжийн мөнгө өгч ажилласаа гар гэхэд хүртэл гарсан гэдэг. Бичлэг гарч Мион өөр үнтэй суудаг гэж чамтай уулзах үед зөндөө олон болцооноос татгалзаж исэн. Өмгөөлөгч нөхөртэй болоод амар жимээр амьдрахгүй явдаа гэхэд Тэан өмгөөлөгчтэй суусан бол хадам аавч өөрийг төлөх байсан уу гэдэг.
Мионы аав түүний нэр дээрх машиныг ундаг болохоор бүх торгуулийн нууц тэдний гэрээ хаягаар ирдэг бөгөөд нөхөртөө илэхгүй нууцаар төлдөг гэжээ. Тэхан сайхан энэ тухай мэдээд маш их уралсан. Шалтгаан нь хадам аав нь хүргэнийхээ картыг ашиглаад өрөө төлөөгүй. Хурмын бэлэгний мөнгийг хүртэл бүгдийг нь аваад явжээ. Мион их сургууль төгсөөд ааваас олж найдваргүй зээлдэгч болсон бөгөөд аав нь сургалтын төлбөрийн зээлийг нь аваад үрсэн юм байна. Ингээд гэрэлсний дараа Тэан 3 жилийн турш тэр өөрийг нь төлж өгсөн гинэ. Тэан энэ талаар хадам аав хүүхдүүдийнхээ ирээдүг балж исэн бол эхнэр ч гэсэн яг ааваасаа дутгааргүй бизнес хийнэ гэж баахан өөр тавьсан гэдэг. Бичлэг гарч Тэан эхнэртээ чи намайг анханасаа дорд үзэж би чамаас 4 дахин их мөнгө олдог. Чиний жилийн цалин миний хэдхэн өдрийн орлого гэж хэлжсэн мэдтэй гэхэд Мион тэр үед би үнэхээр их мөнгө олдог байсан болохоор гэхийг сонссон хөтлөгч нөхрөө чинь доктортой ажил байсан болохоор тэр бүх мөнгө бизнест орсон. Тэр хараал хилдэг ч гэсэн эцээ эцэд бүх хүслийг чинь биелүүлж хүргэлтийг ч хүртэл хийж өгч байна. Өөрөө яг л сордог намаг шиг эмэгтэй юм байна. Мөнгөч вэ, юу ч вэ бүгдийг нь сордог гэхэд Мион би ажилласаа гарахыг санал болгосон нь үнэн. Гэхдээ эцсийн гарын үсгийг нөхөр өөрөө зурсан. Хэрвээ өгсөн ч хамаагүй ажиллаа ин гэж салах дээрээ тулсан бол би болох байсан гэхэд Тэан чи 3 жилийн турш намайг ятгаж газлайтинг хийсээр хагаад гаргуулсан мэдтэй гэдэг. Хөтлөгч эхнэрийг хараад та үнэхээр өөдрөг заримдаа дэндүү цайлган юм шиг мөртлөө зөвхөн өөрийгөө л боддог талтай байна. Бусдын яриаг юусэн анхаардаггүй зөвхөн өөрийнхөө ертөнцид амьдардаг гэж хэлээд бичлэг гарахад Тэан уурлаж хараал хэлжээснаа гинэт чихвжээ зүүж тарин сонсч эхэлдэг. Хөтлөгч гайхаж та хараал хэлжээснаа тарин сонсч байгаа юм уу гэхэд Тэан сэтгэлээ тайвшруулах гэж буддын тарин сонсдогч үр дүнгүй байдаг. Зүгээр л өөрийгөө хуурчгаа хэрэг гэдэг. Үргэлжлээд бичлэг гарч гэрт хүүхдүүд нь орж ирэхэд Мион том үгээсээ аль сургуульд орохоор болсон. Хөл бөмбөгийн ангуу биеийн тамирын хуу гэхэд хүн сонирхох хэрэггүй. Өмнө нь юусоо сонирхдаггүй байсан мөртлөө одоо яах гэж асуугаад байгаа юм гэж ууралдаг. 궁금해하지 마세요. 궁금해하지 마세요. 말을 아직까지 관심 1도 없었으면 뭐 지금 야, 네 원서비도 내가 내줬잖아. 원서 비원 내준 거 어디 아까 그냥 물어보기로 했어. 내가 돼. Энэ талаар Мион том уу маань аавтайгаа их ойрхон өссөн. Хөл бөмбөг тоглодог болохоор аав нь дандаа тэмцээ уралдаанд авч явдаг байсан. Хүү маань аав ажилласаа гарсан нь ээжээс болсон. Аавын олсон бүх мөнгийг ээж үрж дуусгасан гэж бодоод надад маш их гомдсон байгаа гэдэг. Тэд саяхан өөрсдөө байсан эцсийн мөнгө өөрчлөлтжээ. Тэан хүүгийнхээ их сургуулийн төлбөр төгөхөөр нууцаар хадгалж исэн мөнгийг эхнэр нь аваад өрөө дарсан. Ингээд хүүдээ өгөх сургалтын төлбөргүй болсон талаараа ярьж Тэан бухимдахад Мион би ч гэсэн их сургууль зурхтаа өөрөө зээл аваад өөрөө төлж дуусгасан. Яагаад заавал эцэг их нь хүүхдийнхээ төлбөр гэрлэлт гээд бүгдийг нь даах ёстой юм бэ гэхийг сонссон хөтлөгч эхнэр тандаж таны хийж байгаа бүх үйлдэл баян болохыг эсрэг байна. Мөнгө сайн олдог хүмүүс болохгүй гэж үтсэн зүйлээ шууд тасалдаг. Гэтэл та гэр бүлээ там дунгаж нөхрийнхөө тэтгэвэр хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг намаг нь жигүүлчихэд сайжрах байх гээд хүлээгээд сууж байна. Миний харж байгаагаар та бөө биш. Зүгээр л нөхөр нь үгэнд орохгүй болохоор би юм харж ийн гэж хэлээд өөрийнхөө үгэнд оруулдаг. Яагаад гэртээ суугаад хүүхдүүдэд харж болохгүй байгаа юм бэ гэхэд Мион би 3 жил гэртээ сууж үзсэн. Сэтгэл готролд ороод үхмээр санагддаг байсан гэдэг. Мион Тэан хоёр алдартай бөөдөр очиж зөвлөгөө авахар цаг авчээ. Мион өөрийгөө үнэхээр бөө болох тавилантай юу үгүй юу гэдгийг асуухад бөө нь та одоо үзлэг бизнес хийгээд 2 хөлөө өөр газар тавьсан байна гэд шийдэмгийгэр миний хувийн дүгнэлт дээр бол та бөө биш. Хонх сэгсрээ тухайн алдаж унсан болохоор сахиустай гэсэн үг биш. Чи бөө болж чадахгүй. Бөө ин гэдэг маш хэцүү тавилан. Гаднаасаа гоё харагддагч дотроо маш их шаналдаг гэхэд Мион үнэхээр сонсохыг хүссэн үг байлаа. Хэдэн 100 хүн зөвлөгөө өг бүртээ би маш их ядарч энергиээ соруулж байгаа юм шиг санагддаг байсан. Ийм тавилан байхгүй гэдгийг сонсоод баярлж байна. Одоо зөвхөн бизнестэй анхаарна гэхэд Тэан бөөрөө уурлаж хэрвээ бөө биш юм бол яагаад энэ эмэгтэй хүмүүс үзээ суугаад байгаа юм бэ? Бид одоо бүр мөсөнд дампуурчихсан байна. Дараа сард өвхүү амьдрахуу дээрээ тулчаад ахад гэж уурлахыг харсан хөтлөгч та бараг наад бөөгөө хараалаа гэхэд Мион нөхөр маань өөрийнхөө сонсохыг хүссэн хариултыг сонсоогүй болохоор уурлж байгаа хаа гэж хэлээд бичлэг дуусч хосууд өрөөндөө ирэхэд Тэан хашгирч би хамаг мөнгөө чамд өгсөн. Хэдэн 100 саяыг гэхэд Мион чи сард 10 сая вон олоод ирдэг байсан бол би гэртээ зүгээр суухасан. Чиний авчирдаг мөнгө амьдралд хүрэлцэхгүй байсан болохоор би зээл авч бизнес хийсэн гэдгийг сонсоод Тэан бүр чанга орлоод би яг галзуурах нэ. Бид одоо юу ч болсон зүгээр талийгээд уурладаг. 그냥 열받게 이씨. 욕하지 말라고. 곧 죽어도 치사하고 한다. 다른 사람 뭐 이씨. 랄랄랄 독구구자 빠졌네 이씨. 내가 여기서 아이고. 뭐 그냥 짜증나 죽겠는데 뭐 그냥 구자 빠졌어 이씨. Маргааш нь зөвлөгөөний цаг боллоо. Мион бид гэрлээд 20 жил болж байна. 10 жилийн өмнөөс нөхөр маань өвдөж эхэлсэн. Бас надад бөөгийн сахиу сагааг мэдсэн.
Хэрвээ би бөө болох юм бол нөхөр хүүхдүүдээсээ тусдаа амьдрах ёстой болно. Энд салах тухай асуудлаар зөвлөгөө авахар ирсэн гэхэд сэтгэл зүйч миний мэдгээр маш олон бөө гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдардаг. Хамт амьдарч болохгүй гэдэг шийдвэрийг таны шүтж байгаа тэнгэр биш, та өөрөө л гаргасан байна. Тэр тэнгэрийн яриа юу? Эсвэл таны өөрийн бодлоо гэдгийг сайн бодох хэрэгтэй. Бурхан тэнгэр гэдэг чинь тийм хатуу зүйл биш үстэй гэхэд мён. Тийм ээ. Хэрвээ боломжтой бол би хүүхдүүдээ өөрөө өсгмөр байна. Нөхөр маань сэтгэл готролтой байгаа гэхэд сэтгэл зүйч нөхрийнхөө сэтгэл готрлын талаар яагаад яриад байгаа юм бэ? Хүүхдүүдээ нөхөртөө үлдээх гэж байгаа болохоор тэгж гинөө. Яагаад өөрөө авч явж болохгүй байгаа юм бэ гэхэд мён. Түрүүн хэлсэнчлэн би бөө болохоор шийдсэн байсан. Гэхдээ одоо бизнестэй л анхаарлаа хандуулмаар байна гэдэг. Сэтгэл зүйч тэгээ та салахыг хүсэж байгаа мó үгүй мүү гэхэд мён. Үнэндээ салмааргүй байна. Гэхдээ салах ёстой гэвэл сална гэж бодож байна. Би зүгээр л нөхрөө өөрийнхөө асуудлыг ойлгосоо гэж хүсэж байна. Намайг харааж, занл хийлж, бүх бурууг над руу чигч байгаа болохоор ингэжээснээс салсан дээр гэж бодогддог болсон гэхэд сэтгэл зүйч нөхөр чинь таныг өөрийг нь газлайтинг хийж ажлаас нь гаргасан гэж ярьсан гэхэд мён. Би энэ үгийг энд ирээд нөхрөөсөө анх удаа сонсож маш их гомцсон гэхэд сэтгэл зүйч нэг зүйл сонирн байна. Танд мөнгө хэрэгтэй болох үед нөхөр чинь тогон цохиулж өгөх гэж байгаа зүйл зүүдлэгдэж нөхрөө ажлаас нь гаргаад тэтгэмжийг нь авсан. Одоо салах дээрээ тулахад хүүхэд үхэж магадгүй гэх яриа гарч ирж байна. Яагаад яг шийдвэр гаргах мөчүүдэд хүний амь нас шашинтай холбогдож гарч ирээд байгаа юм бол энэ гэр бүлд шашин гэдэг зүйл өөрт хэрэгтэй нөхцөл байдлыг бүрдүүлэх хэрэгсэл болоод байна гэд нөхрийг оруулж яагаад ихнэрээ бөө болох гээд байгаа талаар нь асуухад бизнес хийж мөнгө үржээснээс бөө болоод мөнгө олсон дээр гэж боддог тухайгаа хэлдэг. Сэтгэл зүйч бөө зөвхөн мөнгө олдог ажил биш гэд мёнд та бизнесээ ч зогсоож чадахгүй нөхөртөөгөө харилцаагаа цэгцэлж чадахгүй бүр бөө болох эсгээд шийдэж чадахгүй байна. Энэ бол таны амьдралын хамгийн том асуудал. Нөхөр чинь таныг бөө ол гэж ятгаж байгаа бол энэ нь газлайтинг мөн. Бас та нөхрөө чи тогон цохиулж өгнө гэж хэлээд ажлаас нь гаргасан бол энэ ч бас газлайтинг. Та хоёр бие бинийгээ сэтгэл зүйн дарамтанд оруулдаг осууд. Нэг нь шашныг хэрэгсэл болгож нөгөөх нь эхнэрээ мөнгөний машин гэж харж байна. Хэрвээ таны чихэн тэнгэр бурхан байнга оруулж хашгираагүй бол нөхрийн чинь хэлж байгаа үгийг бурханы дуу болоо гэж битгий андуур. Тэр бол зүгээр л нэг хүний үг. Мөн бизнес жагалдагталтай байгаа бол одоо зогсоох хэрэгтэй. Жинхэнэ бизнесмен хүн хизээ зогсохоо мэддэг гэхэд тань би үнэхээр гомдолтой байна. 30 жил ажиллаж хичээсэн амьдрал маань хормын дотор юучгүй алга болсон. Маш их цочирсон гэхэд сэтгэл зүйч харамсалч нь хараал болж гарч ирж байна. Одоо өөрсдийнхөө замыг өөрсдөө шийдэхийг зөвшөөрөх хэрэгтэй. Нөхөр нь эхнэрийнхээ өмнөөс шийдвэр гаргахаа бол эхнэр нь ч бас нөхрийнхөө замыг зүү дээрээ бити удирд. Та хоёр бие биенээсээ хамааралтай харилцаагаа зэгцлэх цаг болсон байна гэхэд тань заримдаа эхнэрээ харахаар машин доогуур орчмоор эсвэл хадан санаас бүсэрмээр санагддаг. Сүүлийн үед ч тийм байгаа. Гэхдээ тэгээгүй шалтгаан маань хүүхдүүд. Эхнэртэй биш хүүхдүүдтэй хайртай болохоор л тэсэж байна. Би мөнгөн чундаг хүн биш. Гэтэл бүх зүйлээ өгөөд ахад юуж бүтэхгүй болохоор дотор тавчтаад эмэгтэй хүн болохоор нь зодож болохгүй учраас хараал урсгаж байна. Сурсан боловсрал байхгүй, арчаагүй муу хүн болж харагдаж байгаагаа мэднэ. Одоо компанийн маань харуул царай зүсрэхээ заваа амтан гэж бодох бах та гэдэг. Сэтгэл зүйч хосыг хамтд нь оруулж мён тандан би нөхөрчин дурлчлаа. Яагад гэвэл гаднаасаа дээрэмчин шиг харагддагч дотроо маш зөөлөн. Таныг зодож чадахгүй болохоор хараал хэлдэг гэсэн. Би түнд хараал хэлмээр санагдвал гэрээсээ гараад явжээ гэж зөвлөсөн гэхэд мён санаа алддаг. Энийг харсан сэтгэл зүйч би нөхөрт ч итгэж байна. Та өөрийгөө хараал хэлдэггүй болохоор нөхрөөсөө илүү дээр хүн гэж бити бод. Энэ хүн хараал хэлдэгч эхнэрийнхээ хүссэн бүхнийг хийж өгдөг. Тэтгэмжээ өгсөн, ажилласаа гарсан, өөрийг чинь төлсөн. Ийм эр хүнд та талархах ёстой гэхэд мён. Гэхдээ тэр муу зуршлаа огт засаагүй. Би 20 жил тэсэж 20 жил хэлсэн гэхэд сэтгэл зүйч та 20 жил хэлээд нөхөрч нь өөрчлөгдөөгүй болохоор энд ирсэн. Нөхөрч нь төвчээртэй зантай болохоор л тань шиг тогтургүй эмэгтэйтэй 20 жил амьдарч чадсан. Та хоёр бие биенээ маш ихээр зовоосон ч нөхөр нь эхнэрээ эмэгтэй хүн гэж харсаар байгаа. Эхнэр нь нөхөртөө талархах сэтгэлтэй байгаа нь анзаараглаа. Салах хэсэг нь та хоёрын шийдвэр. Гэхдээ хамт үлдэх бол эхнэр нь бизнес болон бөөгийн талаарх зөрүү зангаа хайж нөхөр нь амнаас гарч байгаа хараалаа зогсоох хатуу гэрээ байгуулах хэрэгтэйгээд зөвлөгөөний цаг дуслаа. Шийдвэрлэх цаг болоход мён салахгүй гэдгээ хэлээд би өөрөө ч алдаа их гаргасан. Нөхөр маань үнэхээр сайн хүн. Тэр хараал хэлэхээс бусдаар миний хүссэн бүхнийг хийж өгдөг. Тийм болохоор дахиад нэг хичээгээд үзмээр байна гэдэг бол Тян салах амархан гарын үсэг зураад л болоо. Гэхдээ би эхнэрээ хайчих юм бол хүүхдүүд маань ээжигээ юу гэж бодох вэ? Би гэр бүлээ бүтэн үлдэхийг хүсэж байна. Хүүхдүүдээ зөв хүн болгохын тулд бид дахиад хичээх хэрэгтэй гэдэг. Тэд цаашдаа хараал хэлхийг бүр мөсөн хориглож өдөрт нэг удаа бие биенээ магтдаг байхаар тохиролцсон.
Нэвтрүүлгийн төгсгөлд хосууд бие биенээ хайрлсан хэвээрээ байгаагаа ухаарч бизнесийн бүтлгүүд л болон харилцааны асуудлаа хамтдаа даван тулгаар шийдэн нэвтрүүлгийг аз жаргалтай өндөрлүүллээ. Өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дуслаа. Таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.